Сабаклоос штэ түүн бис channel байна. LBC NPC нэг байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Chinese Labubu хийцгээе. No, лазижи. Өнөөдрийн дугаарт бол Чеко бол яг энэ хоолыг яаж их тал дээр илүү маш судалсан. Yes. Харин би бүр нэгч биштэй үзег байгаа. Би зүгээр яг өөрийнхөө толгойд төсөөллөөрөө тэр нэг хоолыг бол хийнэ гэсэн. За тэгвэл эхлээд одоо анд одоо эхлэж байгаа болохоор анд энэ байгаа ингредиенцүүд дээрээ юу их өөрөө ингээ гаргаж байгаа болохоор. За анда take over. Bye bye. За би өөртөө яг үнийг хэлэхээр толгойн дотор бол ямар ч тийм төсөөлөл болоо яг ямар учиртай хоол вэ? Яадаг хоол вэ? Юу ордог хоол вэ? Ямар дис дараатай хийдэг хоол вэ? Бүр үнэхээр нэгэн ч мэдэх юм алга. Яг одоо миний санаж байгаагаар бол яг жилийн өмнө би нэг хятад ресторанаас үзчихсэн юм. Яг тэр санаж байгаагаараа л хэрэг хийх гэж үзье. Тэгээд миний уурданд байгаа нэг хідэн одоо энэ орцуудаа харах юм бол дахианы мах байна. Хатаас нь чинжүү байна. Бас чинжүү байна. Ногоосонгон урамгийн тос цагаан вино байна. За энийг бол би бол миний ойлгож байгаагаар бол яг бүцгүүцнийхээ дараа яг архинд орохтой төлөвт орсон үедээ энийг ашиглах юм шиг байгаа. Сой сос. Энэ юу юм бэ гэж. Бор сахар юм байна. Крахмал. За sesame seed, Sichuan pepper, цагаан га, cayenne pepper, black pepper. Тэгээд давс бүхэн тэнгэр минь ёо энэ яадаг хоол. За одоо яах вэ? Үнэхээр одоо яах вэ? Тэг. Захиад ямар тааж бугуун цагаа тайлаад энэ гараа угаагаад. Тэгээд тэндээс нэг юм толгонд орчих байхаа. Одоо яах вэ? Чико. Одоо энэс шаах. Ус пастр чивдэг. Юу нь яах вэ? За бэж. Тэр миний бодлоор сонгон сармис хоёроор орох бах. Орох уу? Тэгэхээр би нэг жижигхэн сонго авчиж заяа. Тэгэхээр одоо яг миний бодож байгаагаар бол нь штэ. Яагаад крахмал байгаа вэ гэхээр дахианы маха одоо ингээд шарах юм шиг байна. Крахмалтайгаа хойлоо. Тэгэхээр би ер нь бол дахиагаа гоё амтлаад туураад за тэгснийхаа дараа хойноос нь чинжүүгээ сонгон сармистайгаа хамт туураад тэгээд дээр нь дахианы маха нэмээд тэгээ жоохон ногоон сонгоноо нэмээд дээд юм шиг байна. Зөв. Мэдгүй. За чиж өгсөн тасдаггүй л дээ. За тэгэхээр шууд эхлэе. Йоо, одоо юу ч ярих хэрэгтэй юм байна. Зүгээр яг энгийн дээр ярих юм бол би зүгээр хоол зохиог. За одоо ингэж явах үедээ ингээд сонгоно юмтаач хэрчээд. Дараа нэг Чико яг хоол хийгээд эхнээс нь яг гой тайлбарж өгөх үед нь за би ер нь нэг ядаж нэг 50% та зөрсөн байвал яаж болж чинь заяа. Ядаж 50% та. Тэрнээс итгэхгүй байхад ер нь болно. Өөрийгөө нэг юм хятад тоогоочгоор мэдрэх хэрэгтэй нэг юм. Тэр юуны тул одоо би олон жил хоол хийж байгаа тийм үстэй. Хажууд нь баахан гэрэл тусаа зүгээр үнэхээр хөлс гараад унзаагш. За бодоод бай. За дахианы маха замтарч давс. Перц, cayenne pepper, цагаан га, Sichuan pepper, soy sauce. Oh my god. Таван бол. Тэгээд энийг гоё базаат. Тэгээд энийг жоохон амраагаад. Зөв. Yes. Тэг жоохон орондоо загяас энийг халаагаад өндөр гал дээр ихлээр халаагаад. Эхлээд өндөр гал дээр зүгээр түр хурдан болох гэж халааж байгаа шүү дээ. Тэст Чико зүгээр тэнд өн жаргалтай байгаа дурагч. Энэ дурагчтай юу гэстэй? Өстө гой фейлж байна. Тэгэхээр чинжүүний хамгийн аюултай юм юу байдаг вэ гэхээр өрн байдаг. Би тэгэхээр ер нь бол нэг том дуу хэмжээний гурыг авлаа. Энэ гурыг ашиглаад тэгээд зөөлөн хэрчихгүй бол энэ чинь өрн цацрна. Тэгэхээр би бол үрийг ашиглахгүй. За тэгээд энийг бас ашиглах байлгүй одоо энэ яагаад энэ байгааг би ойлгохгүй л нэгтэй байгаа учраас бурхан тэнгэр минь. Яа. Яагаад би халууцаад байна гэж. Гад хамрандаа үрслээ хажууд нүрээ хүрсэн дээр. За энэ жоохон халаад ирэнгүүт нь жоохон тос нэмээд дахиагаа оруулаад
Над байгаа юм ганц олж байгаа нь энэ л байна. За ингэж хоорондоо газ гадаа багсгаад шинжлэх сургалтаа ажиллуулад тэгээд ингэж зүгээр үлдээнэ. Энэ тэгээд өөрөө гоо шаргалаад байж их бах. Гис найд чинь. Энэ нэг юм жижиг чинжүүнэр байгаа байхгүй. Эндээс бас гурыг ашиглаж байна. Ямар хүртний бэ хулгайч чинь. Thank you for seasoning my board. Дараагийн хэсгээр бүх хоолсоор автоматар хадгалах. Тэгээд чи текст гэж өөгөөш. За ямар ч тач ингэ түрдэн байж. За тэгэхээр нэг хараад. Окей. Тэр би одоо яг deep fry хийхгүй байгаа. Тэгээ миний бодлоор уг нь бол deep fry буюу одоо нэг тосон шархсдайсан баг. Тэгээ би бол тэгж тосон шарсангүй. Яг тэгэхээр дахины мах нь өөрөө жоохон хөдөө гүсгэн байсан болохоор дээрээс нь би яг оцын бүрэн сайн мэдгүй байсан болохоор тэр нөгөө шууд ингээд хайрын тавган дээр шалчихлаа. За тэгээд энэ угаасаа яг энэ дахианы энэ доор нь үлдэж байгаа юм чи яг ийм Европын стайлаар тий. Сонгон сармисаа чинжүүтэйгээ шараад буцаад дээр нь дахианы маха нэмэнгүүд яг дөхөн болох бах. Цаана үнчих өрөн жаргалтай дэгнэс. Яг боолж штэ. Энийг хардаа зүгээр. Motherfucker. Одоо гараад өөрөг. За тэр оронд энэ өрнүүдийн садгаа чинжүүнүүдээ нэг хальт зүгээр усаар зайлаатай. За нэг иймэрхүү хэмжээний чинжүү байхад болох уу? Тэгэхээр за дахиад минь ер нь нэг иймэрхүү болсон. Тэгэхээр яг энэ дахиагаа султгаад за энийг тайрдаг үнэгэд үлдсэн. Тэгээд дахины маха ингээд султгачлаа. За энийг буцаад халаагаад энээр жоохон тос. За уг нь бол юу юм шиг байгаа маа. Хятад тоол юм шиг байгаа. Би нь бол хятад тоол хийх хэрэгтэй юм шиг байгаа. Гэтэ энэ яг дис дарааллын үед бол яг хятад тоол шиг бол болохгүй байна. Тэгэхээр гол онцлог нь яг юундаа байна вэ гэх юм бол мэдхгүй юм даа. Одоо дуусгаад яг би бараг болчлоо л гэж бодоод байна. Тэгэл болчихгүй дээ. Монгол юм шиг болоод байна. Харин тийм байна гэж. Анд бол амьдралдаа маш олон кино ам болгож. Ихчнэрт аягуулж. Зүгсэлэрт. Зүгчж ажиллаж. Зөөгч хийдэг байсан. Гэвч чи юу ихчнэрт кино болгож өгсөн. Чи тийм л ажилладаг. Биск. Тэс тийм шүү дээ. Чинжүүгээ нэмээд. Бонсны аваад. Бонсны таваад байгаа нөхөө. Хотод tajээ. За тэгээд энийг жоохон хуураад тэгээд каян. Буцаж дахианы мах оруулаад. Ёо. Шууд хамар. Вау. Тэнгэнж штэ. Ёо, хоолоор орж. За амаараа юмсгаж чадахгүй юм шүү. Ёо. Сахарнаас одоо нэмэх үү? Би яг энийг хизээ нэмэх мэдэхгүй байл одоо нэмчих. Эцэг мэдэхгүй гэсэн байна. Вайн. Танийг ямар ч хоол болох гээд үзээд байна манайхаа. За одоо энийг унтраагаад ийшээ гаргаж ирээд одоо ер нь бол бараг дуусчихж байгаа. Одоо жоохон презентацийн дээр хийх анхаарна шүү дээ. Sesame seed. За бараг хятад тоол юм шүү дээ. Тэгээс хятад тоол юм шүү дээ. За. Ингээд миний гараар ирсэн лабубу. Chinese лабубу. За, одоо миний хэлж. Энэ дэр бол би яг хоёр дахь төр хийж байгаа гэхээр би андыг бодвол нэг жоохон тий хүмүүс нэг лазижи гэдэг энэ хоол юу гэдэг тий нэг жоохон мэдлэг өгөхөөр нэг жоохон судалгаа хийсэн. Гэтэ мань бол нэг амар тийм гүн судалгаа бол хийгээгүй. Гэхдээ яг ямар хоол идэв юу ордё. За тэгээд хаанаас гаралтай гэдэг бол нэг өгчихний тиймтэй нэг суур мэдлэг бол өгчих хэмжээнд бол байгаа ах гэж бодож чинь. Гэтэ буруу юм хэлвэл тий намайг чөгөрөө. Тэгээ мань бол нэрээ
энэ хоол сонгонгонд л нэг 7 оны дотор тэгэл судалсан байгаа шүү дээ. Лазежи гэдэг хоол чи ерөнхийдөө бол дахиад мах чили гэсэн ерөнхийдөө 2 өгний ерөнхийдөө товч нийлэл гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор эхлээд хэдүүлээ дахиад мах хамталцгаая. Эхлээд давс перц эцгээ. Воу. За би нэг аварч чадна. Бэж. Энэ хоёр амар их тусцмаа шүү дээ. Нэрийг авчи заяа. За мэдээж хэрэг давс орцсон юм чинь хар перцээ хийхгүй бол болохгүй. Давс хар перц бол яг л цаас үзэг хоёр шиг маш чухал. What? За тэг юу яа гэм аа. Лазежид бол яг ингээд цагаангаа ордог байхгүй. Цагаангаа ингээд зүсэж хагаад унтаглаад ч юм уу те томоор нь ингээд хийгээд амтлал бүр гоё ароматик гоё болчтой. А гэхдээ ер нь өнөөдөр Carrefour орж өгнө юмнуудаа цугласан байхгүй юу? Тэгсэн чинь дууссан гэлөө. Маш сонирхолтой байсан. Сой сосын ямар тач. За нэг хагас уу. Окей. За жоохон Sichuan pepper хийчээ. За ер нь бол Лазежи бол Sichuan pepper ерөнхийдөө гол чимэг нь болдог. Сахар жоох орноо. За энэ баримжаагаар бол нэг цааны албаг юм уу? Сахар орно. Cayenne pepper орно гэж бодлоо ярихгүй. Би шалгасан юм. Юу орохгүй. Энэ хоёр орохгүй байна да. Уучлаарай. Яагаад дуурт тавьчих. Шалгасан. За энэ гарлик сорохгүй. Гарлик орохгүй байна да. What the fuck? За тэгээд крахмалаа игээд. За тэг хайлж өгнө. Чек надад яг ямар новшоо хэлээч. Мэдхгүй. Чи үнхээр нэрээ тал ус хятад хоёр хүүхдтэйсэн бол гэдэг шиг тооны ийдсэн шүү дээ. Доор нүлцэн юмар нь зүгээр цагаан вайныг соус хийдэг юм монохоо гэдэг. What the fuck гэж ордгоо ч шиг. Юу дахиад маха маринад хийсэн те амталцсан. Ерөнхийдөө бол яг жинхэнэ лазежи бол хийхдээ бол 1 цаг ерөнхийдөө амтлаад одоо хөрөгчөнд хадгалах хэрэгтэй гэх юм уу. Тэгвэл илүү буруу амттай болдог. Гэхдээ амттай өнөөдөр цаг байхгүй болохоор шууд шараад хийгээд явчих. Тэгээ та нарт ер нь бол энийг хийж дурч үзье гэх юм бол ягаасгүй. Ас тийм болов. Бродер. Би чамаа мөнгөөр авсан шүү дээ. За. Тийм цаг байхгүй болохоор ингэ хийж байгаа. Та нар цаг байгаа юм бол тэ эртнээс ерөнхийдөө төлөөлөө 1 цагийн өмнө дахиад хамталчаарай за. За яг ийм их орч байгаа юм бэ. Гэх юм бол энэ Лазежи гэдэг хоолоогоос тэ чонгжид гаралтай гэж хэлээ. Судлаа утсан чинь. За чонгжи мужийн ерөнхийдөө хятадуудтай ажиллаж тараад ч юм уу нэг найзуудаараа нийлж суухтаа энэ Лазежи гэдэг хоолыг амны зугаа болгож иддэг юм билээ. За тэгээд ерөнхийдөө хятадууд Лазежиг яаж ер нь бусад ресторануудтай дүгндэг вэ гэхээр хэр их ерөнхийдөө энэ чили ордгоос нь ерөнхийдөө шалтгаалдаг гэж хэлээ. Тэгээд төдий их тусам орсон байна. Төдий чинь ерөнхийдөө жинхэнэ Лазежи ерөнхийдөө authentic байна гэдэг юм билээ. 90-10-ын харьцаатай заяа. 90% зүгээр энэ ш танда 90%. 90%. 10% дахиад заяа. Орж байгаа пепер багасаад ирэх юм бол ерөнхийдөө хятадууд басдаг гэх юм уу. Стандарт хідүүлэн шиг гаруудад те халуунаа идэж чаддгүй турист буюу жуулчдад зориулсан тэнэг хоол моол гэд хилчдэг. Гэтэ угаас хоёулаа халуун ногоонд юм уу? Тийм болохоор ийм их дахь орж байгаа. Гаруулранда. Ийм их дахь орж байгаа. Жогон том. Нөгөө хатаасан чилигээ хэдүүл яах вэ гэвэл хайчилт юм бэлээ. Маш сонирхолтой. За гэтээ ингэж амар ботолчлохгүй. Том. Энийг нь бол яг хоол босын дор бол идэхгүй. Энэ халуун жинжүүг нь юуг нь идэх юм бэ гэвэл мэдээж хэрэг дахиад идэнэ. Гэтээ энэ халуун жинжүүнүүд яг ямар үүрэгтэй юм бэ гэх юм бол одоо тийм ароматик буюу хоолнд одоо тэр дахианы маханд илүү гоё ингээд амт оруулахын тулд эдгээр юм зориулцдаг байгаа. Тийм болохоор эцсийн үр дүнд одоо эцсийн продакт тэр хэдүүлээ идэхгүй байгаа. Тийм болохоор санаа зовлтгүй. Тэгээ хамгийн сонирхолтой факт наас тэ ресторануудаас тэ ресторанс гэж зөвөр нэг хятадын маанзууд тэ тэд нар бол яг ингэ Лазежиг хийж өгчөөд хятадууд нь идээд явчихсан заяа. Тэнгүүтээ нэг үйлцсэн одоо юу яас ч тийм ч ингэ жилийнүүд нь тэрийг авангуудаа буцаа шарчдаг гэсэн. Тэгээ дараагийн Лазеж маа. Тэгээ ерөнхийдөө чилиг бол нэг 2-3 хоолнд бол хийгээд ахиад ашиглаж оддог гэж хэлээ.
За шарж эхэлчихье. Шарж эхэлцгээе. За мэдээж хэрэг ийм их халуун тосонд ямар нэгэн хоол хийж ивэл те боломжтой байх хэрэгтэй шүү манайхаа. Ингээд тодлоо налдахгүй гэж байгаа. Болохгүй шүү. За мэдээж хэрэг дахиад хэлээ. Мань энэ хоолыг бол амьдралдаа хийж үзэж байгаагүй. Одоо л хийж үзэж чинь. Гэхдээ ер нь хэд хэдэн татварл үзсэн. Нэг жоохон тий хаашаа авах ерөнхийдөө нэг юм байгаа. Гэхдээ хийж исэн үү? Experience үү? No. No. Байхгүй. Нөл. Тассан хаалгаараа манайхаа. Oh, I fucked up man. Yes. Би вайныг марцсан шүү дээ. Юундаа юу? Тэхэндээ юу? Chinese cooking wine гэдэг нэг мэд юм лээ. Хятадын хоол амтлагч вайнч гэх юм уу, дарс ч гэх юм уу нэг ордог байхгүй юу? Тэгээ тэр бол яалтчгүй Монголд бол олдоогүй. Carrefour-оос битээр зөндөө хайсан. Ерөөсөө олдоогүй. Би уг амар тийм хийх гэж оролдоол те 22,000 төгрөгөөр вайн ингээл худалдаа авсан чи. Мартаас. Яа. Анди хэлдэг шиг фейлдэх юм бол энийг ууж гудраа ихдэг шиг юм болох гэдэг. Нэг юу яасахгүй Америк хятад мэгтэй хийжсэн байхгүй. 350 Фahrenheit гэсэн. Тэгээ ан тэгээд орчуудад явчих. 180 градус ч юм уу. Тэгэж юу тосоо тэгэж өндөрт градус талаагаад дахиад 2 дахь шаарддаг гэж л. Яагаад гэдэм бэ гэвэл ресторанууд 2 удаа шарж иж одоо нэг тийм гоё криспи болдог. Буюу аим шаржигнур болт юм билэ. За энийг юун дээр шүүх вэ? Та нар шүүлтүр байв, шүүлтүрээр аваарэ. Би ч гэсэн сайхан тосыг шүүж ин гэж өстө молгодож өгч ин дөө. Гэтэ авах вэ? Энийг уусаа дахиад шарах болохоор. It's fine. Андаа чигтээ амьдралтаа бас тэ ер нь ямар нэгэн хоол чанал үүсгээ те. Энийг балаа лабубу гэдэг хоолыг хийн гэж ерөөсө бодож ирсэн үү? Төсөлжсөн үү? Харин тий. Тийм болохоор ер нь бол дэжгүй болох байхаа. За, галуу өндөр тавьчих. За тэгээ ер нь шууд өргөчлөлөд гясч харахгүй бол мань жоохон фейлтчих шиг боллоо. Яа дөө тийм доор нь наалтчиж аваачаад. За. Жог хаалаач. Тэгээ дахиад шарчих гэсэн. Тэгэхгүй бол доотлон шарагдаад идэх. Буцаагаад хийцгээ хэвлээ. Яа. Хоёр тодорхой шарж ийн. Анда яга халуун байна. Яга халуун байна гэж. Чи анда чийг харал та ирээд. Нэг харал та. Наалцсан байгаа зү тийм доор нь. Нэрэн тий. Ингэж болохгүй байхгүй. Тэгээд нэр тэр юу 3 дахь спонсор авсан гэдсэн тэр хүн хэлэхэд болоо зү. Спонсор аваагүй шүү. Одоо тэр өөрсдөө ажиллаа хийгээд мөнгө олоод мөнгө цуглуулж хагаад юмнуудаа авч хийдэг байгаа шүү. Тэгээд энэ байна. Гэрэл байна. Андаа харуулдаг гэрлүүдийг. Тэ сайхан одоо Twin Peaks-ийн property-нууд энэ хоёр гэрэл орж ирсэн. Тэ. Одоо камер удалж авахгүй юм чинь ядаж сайн гэрэлтэй байх юм бол тэ гэрлээ сайжруулчихвал илүү гоё дүрстэй болдог гэд үг байдэн штэ. Тийм болохоор гэрэл авсан байдгийн урдаас захиалаад хятад үнэтэй чатлаад. Хямдтай авсан шүү. Тэ, хямдтай авсан. За тэгээд ер нь багаар мөнгө цуглуулж агаад Микаун өдрөө ерөнхийдөө ирээдүйн төлөвлөгөө байгаа. Гэхдээ бүгдээрээ бид хоёрын хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгө байгаа шүү. Спонсор авсан юм. За энийг халаач. Ааш. Чи нэг бир вайн уугаад байгаа шүү. Чи яаж амар улаагаад амар улаан нүртэй болсон байдаг шүү. Тийм ээ нөө. Нүүр нь цац би нэг вайн уугаа согтоод байна гэж. Тэгээ энэ лазижи гэдэг чинь ер нь гол чимдэг зүйл нь юу вэ тийм л та Sichuan peppercorn буюу Sichuan хатаасан перцүүд байдаг. Тэгээ яг энэ бөөрхийн хатаасан перцүүдийн анд тэгээ зургийг гарчихгүй да тий. Тэрийг монголоор дүр хайсан анда. Юугаар өнөдөр орлох гэж байгаа юм бэ гэхээр унтгаар өнөдөр орлох гэж байгаа хэдүүлээ. Ер нь ингэ Sichuan pepper идэхээр ам ингээд мэдээ алдттай. Тэрэнд нь хүмүүс их дуртай хятад хүмүүс. Тэр ерөнхийдөө мэдрэмжийг бол энэ өгчих байх гэж би найдаж байна. Хаалсан уу? За хаалж байна. Жогон тоос хийгээд. Яахан тоос хийгээд. Чаасаа. Ой.
За, галаа жоох багсгч хэдэл. За, ерөөхдөө босон. Шууд юугаар шарж эхлэх вэ гэвэл уг нь шууд peppercorn-аар хийж шаарддаг. Одоо байхгүй юм ч тэгэл. What the fuck? Юу болоод байгаа юм бэ? Wow. Okay. Technical difficulties. Oh shit. Болохгүй. Анда уучлаа. Хайх байгаа юм биш. Yes. Зүгээр угаа цаас. Fuck you. Тэми хийсэнчлэн те. Би амьдралдаа хийж үзэж байгаагүй. Тэгээд өө нь бол тосон дагаас те. Sichuan peppercorn-ыг хийдий. Би яг тэрний дагуу за нунтхыг хийчий даа гэд. Түлэгнээс. Одоо би өөрөөр ухснаа зүгээр. Дүүрсэр. Ээжд ер нь бол халуун чинжүүний өрөнд орчлоо дөө сайх. Яасинс чи бүгдийг ашиглах гэж. Дараа дээж Чи салаатай мó гэж. Утаа гараад эхлэхгүй дэстэй сандрал гэсэн. Хамгийн эхлээд Sichuan peppercorn ус байхгүй юм чинь. Зүгээр чилиг игээ шарчи. За дахиагаа хийгээд. Оо, энэ жок юм байна. За, ногоос өнгөнэ. Оо, би ийм муу. Ийм байга ерөөс мэдээгүй шүү дээ. Арай. Зон. Чигэрэг. Sichuan. Орсоо. Тэд амьд байгаа шүү. Амьд байгаа шүү. Oh my god, хятадууд юу ийдтэй. Хамгийн сүүлд нь sesame seed хийгээд их мэдэн хөрсөн жилүүн өнөөдөр NPC-нийг нь лазижи хийх гэж оролдлоо. Тэг яг үндэ бол нэр анд ялц шиг хятадын лабу бул оллоо. За тэгээд юу хийсэн бэ? Юу фейлдсэн бэ гэвэл Sichuan peppercorn ордог. Тэрийг зөвхөн нунтахаар нь хийгээд түлээжлээ. Аваас дээрээс нь зөвхөн үнэхээр цагаан вайнаар уг намталтай. Тэгсэн чинь мартаад шараанаас тэг өнгөт нь энэс болж депресстэй цагаан вайнаа дараа нэг ууж. Яг анди хэрвээ фейлдэх бол би нэг годрна гэсэн чи тийм болж ах шиг байна. Яарч хийдэг юм байна. Да хийдэг юм байна те. Давлаа. Cheers. Cheers man, cheers man. Cheers. Оо. За мэдгүй. За ялагчиг тодруулъя гэдэг. Ам талаас энэ нийл байна. Халуун ногоодод талаараа энэ нийл байна. За. Одоо original food нь ялж болох хэрэгтэй байна. Гэвч сонирхолтой байдлаар фейлдэн гэсэн. Миний гол бол яг лазижи байха болчихсон шүү дээ. Яг сүүл рүүгээ ер нь бол анхнаасаа ихтэй ч лазижи байгааг болохоор ер нь бол анхнаасаа фейлдэн байсан баг. За тэгээд их ярьж мэдэх хөөрж далчханж байгаа тэгэл өдөрж унсан, фейлдсэн, хүм болгон фейлдэж болно те. Гэтэ мань шиг фейлдэж болохгүй шүү. Гэтэ яг гоо эцсийн үр дүн тэгээд мань ялчлаа. Thank you. За тэгээд лазижи гэдэг хоол энэ маань дараагийн хоолоо хэдүүлээ спин хийцгээ те. Зогсож байгаа юм болчихлоо. Бантан. Бантан. Алтан медальтай гол дараад байгаа. Тэгэхээр дараа дугаарыг бантан хүртэл
Баяртай. Тэгээд өнөөдөр би хоёртай яг нөгөө хэл халуун өргөд мэдээ харж эхэлж байна. Ямар ч тач өнөөдөр бид хоёрын дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Like, share, subscribe